За одоо энд ингээд 45 сая долларын зээл авахар болж байгаа юм байна. Тэгээд энэ 45 сая доллараас ингэж штэ. 21 сая долларынхаа хагасыг нь бол хятадаас худалдаж авсан вакциныхаа зардлыг нөхөн санхүүжүүлнэ гэдэг чинь айлаас зээлээр юм аваад тараачжээ. Одоо тэгээд тэрнийхээ 10 сая доллараар хятад вакциныхаа мөнгийг төлж байгаа юм байна. За үлдснээр нь юу авах гэж байгаа юм бол гэдэг ингээ харахаар шаардлагатай хувийн хамгаалах болон бусад хэрэгслүүд авна. Вакцинжуулалтын үеийн болон дараа илэрч болох хүндрэлээ сэргийлнэ. Хяналт тавих, чадвах бэхжүүлнэ. PCR шинжилгээний 10 лаборатори шаардлагатай тоног төхөөрөмж авна. Тэгээд бас биш л байна л да. Наадхаа одоо энэ өвчилж магадгүй энэ эмнэлэгч нь ачаалаа дийлэхгүй. Ер нь юмыг хяналтаасаа гаргаад алдчихсан юм чинь манай иргэдийг ер нь хамгаалахын тулд одоо миний бодлоор өвчилж магадгүй гэж үзээд тэрнийг эм тангийнхан цуглуулгыг айл өхөндлөх хүргэмээр байна. Өрдчлээд хүргэмээр байна. Энэ хүмүүс чинь бол гинтхэн тусаад тэгээд тэрнийгээ мэдэхгүй яваа цаг алдаад байна. PCR-ийн хэрэг одоо ер нь бас байнгүй би эргэлзэж байна. Тэргүүл одоо баг 20-20-гүй наад хүмүүс чинь бүгдээрээ баг өвдөх юм магадлал үүсчлээ шүү. Тэгэхээр энэ их олон юмд ингэж зарцуулна гэж ингэж гарын салаагаар гоожулж яхаар Монголын айл өрх бүхэнд энэ 45 сая доллараар шаардлагатай эмийн гэлтний хөргөнэ гэвэл одоо баг болох юм биш үү? Нөхдөө та бүхэн бас бодож үзээд ярьж хэлээд ингэж баярлаа. Надад асуулт алгуу.